Анх удаа Монгол улс одоо нийгмийн даатгалынхаа буюу тэтгэврийн тогтолцооны шинжилэл хийх чинь. Тогтолцоо. За тогтолцооны шинжилэл гэдгийг дэлхийн улс орнууд юу гэж ойлгодог вэхээр хоёр одоо ойлголтоор ойлгодог. Нэгдүгürt нь бол одоо олон их үүсвэрт буюу олон давхарт одоо их үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцоог тогтолцооны шинжилэл гэж ойлгодог. Одоо бол бид нар ганцхан их үүсвэрээс авдаг. За тэгэхээр өнөөдрийн энэ улсын хурлд өргөн барих байгаа хууль батлагдвал хүн тэтгэврт гараад нэг их үүсвэрээс биш олон их үүсвэрээс тэтгэвэр авах энэ боломжийг бид нар нээж байна. Нэгдүгürt нь бид нар суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Суурь тэтгэвэр. Тэгэхээр манайхан одоо тэтгэвэр авж байгаа улсуудын баг үндсэндээ 54% нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. За тэгэхээр цаашдаа одоо Монгол улсад тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. За яагаад байхгүй болж байгаа нөхөр одоо тэтгэврийн суурь тэтгэвэр орж ирснээр одоо энэ ойлголт байхгүй болно. Тэгээд суурь тэтгэвэр гэдэг одоо яг ямар ойлголт юм бэ гэхээр өнөөдөр хүмүүс 20-с дээш жил ажилласан бүх даатгалагч ажилласан хугацаанаас үл хамааран ижил хэмжээний одоо тэтгэвэр тогтоологддог. Ижил хэмжээний тэтгэврийн доод хэмжээг тогтоологддог гэсэн. За энийг өөрчилж 10-аас дээш жил шимтгэл төсөө иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр насны одоо суурь тэтгэвртэй болж байна гэсэн. Өндөр насны суурь тэтгэвртэй. Тэгээ одоогийн тогтолцоо бол хоёр дахь тогтолцоо. Нөгөө төлсөн шимтгэл ажилласан жилээс яасан тэтгэвэр одоогийн тэтгэвэр. За 3 дугаарт нь хувийн тэтгэврийн одоо хуулийг бид нар өнөөдрөөс давхар өргөн барьж байна. Ингээд 3 их усүрээ одоо тэтгэвэр авах ийм боломжууд Монгол улсад өнөөдөр нэгж байна гэж ойлгож байна.